байна уу? Асуултуудын талаар ярилцсан ихцээд бялуу бас өндгөө нэмээд холно. Хэвэнт хийж жигнээд цүцгийн нундаг элсэн чихэр ганы ханд нэмнэ. Дараа нь ногоон хүнсний бодовч бодис нэмээд бялуу хаяганд хийж ганы крем нэмнэ. Der Schocksatz der Treffes. Өнөөдөр бид гаа шоколадтай трифл хийж байна. Хийхэд үнэхээр амархан шүү. Амт нь үнэхээр супер. Эхлээд хайрцагтай шоколадтай бэлүү аваад арын зааврыг аваад ятуу шарагдаж байх хооронд 2 аяга отхон цэцгийг савнд хийж өтгөртөл нь тун. Дараа нь хагас аяга нунтаг сахар, хагас цайны халбах peppermint extract бас бага зэрэг ногоон хүнсний будаг юм. Тэгээд гаа шоколадтай трифл маань бил. Эхлээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хэвэнт хийж жигнээд хутгаад кремээ хийж нунтаг элсэн чихэр ганы. Өнөөдөр бид гаа шоколадтай трифл хийж байна. Хийхэд үнэхээр амархан шүү. Амт нь үнэхээр супер. Эхлээд хайрцагтай шоколадтай бэлүү аваад арын зааврыг аваад ятуу шарагдаж байх хооронд 2 аяга отхон цэцгийг савнд хийж өтгөртөл нь тун. Дараа нь хагас аяга нунтаг сахар, хагас цайны халбах peppermint extract бас бага зэрэг ногоон хүнсний будаг юм. Гаа шоколадтай трифл маань бил. Дараа нь ногоон хүнсний будагч бодис нэмээд нунтаглаад бялуугаа аяганд хийж бялууны давхарга дээр ганы крем нэмээд дахин кремээ нэмнэ. Дараа нь бутсан оройг нэмээд идэж амтрахны дээрээ. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү. Эхлээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хэвэнт хийж жигнээд хутгаад кремээ хийж нунтаг элсэн чихэр ганы ханд нэмнэ. Дараа нь ногоон хүнсний будагч бодис нэмээд нунтаглаад бялуугаа аяганд хийж бялууны давхарга дээр ганы крем нэмээд дахин кремээ нэмнэ. Дараа нь бутсан оройг нэмээд идэж амтрахны дээрээ. Идэж болох савтай ургамал. Энэ хоол ердөө 4 ваттай. Үүнийг хөрвөгчөнд 10 минут хийж. Одоо өтгөн цэцгийг жаахан сахарыг хамт холино. Тэгээд боллоо. Идэж болох цэцгийн сав амттай. Эхлээд шоколадаа хайлуулж хазаалгаж хөлдөөж какао нунтгаар будаад крем, элсэн чихэр нэмээд холино. Тэгээд оройг бутлаад савнд хийж идээд таашаал аваарай.
Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хивэнд хийж жигнээд хутгаад кремээ хийж нунтаг исэн чихэр ганы ханд нэмнэ. Дараа нь ногоон хүнсний бодорч бодис нэмээд нунтаглаад бялууга аяганд хийж бялууны давхарга дээр ганы крем нэмээд дахин кремээ нэмнэ. Дараа нь бутсан оройг нэмээд идэж амтрахны дээрээ. Орой кремний аяг. Өнөөдөр бид Oreo кремтэй аяг хийцгээе. Хийхэд үнэхээр амархан. Дөрвөн орцол хэрэгтэй. Өтгөн зөөлөн амтай болно. Эхлээд 24 буталсан Oreo-гоо 5 хоолны халбах хайлуулсан масалтай холио. Одоо бага өтгөн цэцгийгөө хийж хатуу ойгол үүсэх хүртэл нь хутгана. Тэгээд л боллоо. Oreo cream cups бэлэн. Эхлээд оройг бутлаад цэцгийн тоос нэмж холно. Дараа нь крем нэмж хутгаад орой нэмнэ. Мөн шоколад хайлуулж нэмээд оройгоо дахин нэмнэ. Тэгээд идэж таашаал аваарай. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд оройг бутлаад цэцгийн тоос нэмж холно. Дараа нь крем нэмж хутгаад орой нэмнэ. Мөн шоколад хайлуулж нэмээд оройгоо дахин нэмнэ. Тэгээд идэж сайхан амраарай. Нутелла зармаг. Өнөөдөр бид нутеллатай зармаг хийж үзнэ. Хийхэд үнэхээр амархан ердөө 3 бас хэрэгтэй. Мэдээж дээ. Зармагт дургүй хүн бий юу? Эхлээд 2 аяг орчим өтгөн цэцгийг хэрэгтэй. Тэгээд тэрийгээ зөөлөн оргил эхлэх хүртэл сайтар. Дараа нь 14 үнцний лацтай өтгөрүүлсэн сүм. Ойролцоогоор 1 аяг нутелланы. Дараа нь таглаад хөлтөөгчлөө хийж бүрэн хөлтлөн байлаа. Нутеллатай зармаг бэлэн. Эхлээд цэцгийг нэмээд хутгаад өтгөрүүлсэн сүүн нутелла нэмээд хутгаад хөлтөөгөөд идээд таашаал аваарай. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд цэцгийг нэмээд хутгаад өтгөрүүлсэн сүүм нутелла нэмээд хутгаад хөлтөөгөөд идээд таашаал аваарай. Орой самартай мөстэй зармаг. Өнөөдөр Oreo зармаг хийхийг заа. Хийхэд амархан жорын нэг. Эхлээд Oreo-гийн багц хэрэгтэй. Ийм багцыг олоод 11 эсвэл ойр дэлгүүрээс олж болно. Уутыг нэхээс өмнө Oreo-гоо тэгээд шууд уут руу сүүгээ. Oreo-нуудыг бүрэн давтан сүү хий. Дараа нь сэрээгээр уутан доторхоо сайхан хутгаарай. Oreo-гийн уутыг аяган дотор хийчгээд зармагны модоо зоочих. Одоо үүнийг хэдэн цаг хөдөөгчөнд хийж бүрэн хөлтлөн байлгах. Oreo-г гаргаж авахаасаа өмнө шоколадаа хайлуулах. Шоколадаа хайлуулахдаа баг зэрэг тос хийж шингэл. Шоколад бүрэн хайлмагц өндөр аяганд хийн. Дараа нь дээр нь баг зэрэг батсан самар нэмний та дуртай хэмжээгээрээ хийж болно. Одоо Oreo зармгаа шууд шоколадын дотор дүүрнэ. Шоколад хатууртал нь хөлдөөгчөнд хийж амраана. Тэгээд Oreo зармаг бэлэн. Энэ ч үнэхээр аюултай шүү. Эхлээд орой бэлтгийг бутлаад цүг ууданд хийж хутгаад хөлтөөгөөд шоколадыг хайлуулж замрыг шоколаданд нэмнэ.
Тэгээд шоколадн дээрээ зайрмаг нэмээд идэж амтархан идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд Орео бясалгыг бутлаад сүүг уутанд хийж хутгаад хөлдөөгөөд шоколадыг хайлуулж самрыг шоколаданд нэмнэ. Тэгээд шоколадн дээрээ зайрмаг нэмээд идэж амтархан идээрэй. Гэрийн Орео McFlurry зайрмаг. McDonald's-ийн Oreo McFlurry гэртээ хий тамархан сивотавхан уурцтай. За, харьцуулахын тулд McDonald's руу очиод жинхэнэ McFlurry авт үзье. Нэг Oreo McFlurry өгөөч. Машин эвдэрч гисэн. Уучлаарай. Машин эвдэрсэн үү? Тэгэхээр харьцуулж чадахгүй. Мэдээж эвдэрсэн. Эхлээд аягсан. 2 хагас аяга өтгөн крем, 1 аяга элсэн чихэр бахан ванилын экстракт хийгээд сайн холно. За, даага. Яг адилхан байна. Тийм ээ. Яг адилхан. Эхлээд сүү өтгөн цэцгий, эсэн чихэр, ванилын ханд нэмээд Ореог бутлаад хутгаад идээд амтархан идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд сүү өтгөн цэцгий, эсэн чихэр, ванилын ханд нэмээд Ореог бутлаад хутгаад идээд амтархан идээрэй. Зайрмагтай кофе. Өнөөдөр бид зайрмагтай кофе хийхэд үнэхээр амархан ердөө 3 орц хэрэгтэй. Ястай гайхалтай шүү. Эхлээд 1 аяг шууд уусдаг кофе, 1 аяг сахар, 2 аяг буцалсан усыг хамт холино. Ийм мэдрэмжтэй байхад интернет шиг санагддаг. Би матер авчирсан. Lacoste. Намайг гэж хэлээ. Master P Recross-ийг хэлж байгаа шиг. Тэр намайг харах бүрдчийн хэн босож шиг мэдээ. Тэр намайг гээд зайрмагтай кофе билэн. Эхлээд кофений нунтаг, эсэн чихэр нэмээд усаа хойлоод хивэнд хийж хөлдөөгөөд идээд амтархан идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд кофений нунтаг, эсэн чихэр нэмээд усаа хойлоод хивэнд хийж хөлдөөгөөд идээд амтархан идээрэй. Шоколадтай зайрмагны аяга. Өнөөдөр бид шоколадын кремтэй аяг хийхэд маш амархан ердөө 4 орц хэрэгтэй. Яг л төвс самттан шүү. Эхлээд 1 аяг шоколадаа микротолгойд хийж болох саунд хийгээд бүрэн хайлтал нь хэдэн минут микротолгойд болно. Савтай шоколадаа хөлдөөгчөндөө хийгээд 30 минут хөлдөөн. Тэгээд блендертэй 1 аяг өтгөн крем хийн. Кремээ өтгөртөл нь блендерд. Дараа нь таллаа зотгруулсан сүү бага зэрэг ванилын ханд нэмж хийн. Энэ холцыг хөлдөөгчөндөө хийж бүрэн хөлдөлтөж байлгана. Шоколадын кремтэй аяг боллоо. Эхлээд шоколадаа нэмээд богино долгионы цууханд хийж шоколадаа халаагаад хөлдөөж цэцгийтэй хойлоод түрүүлсэн сүү ванилын ханд нэмнэ. Тэгээд нэмээд хөлдөөгөөд дээр нь шоколад цацаж идээд амтархан идээрэй.
Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд шоколадаа нэмээд богино долгионы цууханд хийж шоколадаа халаагаад хөлдөөж кремээ хольж өтгөрүүлсэн сүү ванилин ханд нэмээд дараа нь нэмээд хөлдөөгөөд дээр нь шоколад цацаж идээрэй. Ягаан нимбэгний ундаатай фадж. Өнөөдөр бид 3 орцтой ягаан лимонтой фаж хийн. Тэгээд маш амархан болохоор онгоцонд нисэж явахдаа ч хийж чадна. Ямар гоё вэ? Эхлээд 1.5 руу 3 аяг хайлуулсан шоколад 14 унцын латтай өтгөрүүлсэн сүүгээ хий. Үнэхээр галзуу юм байна. Тэр 4,000 шүү. Зүгээр үү? Май. Тийм онгоц сунахгүй 50 нисэж байна. Тэгээд ягаан лимонтой Kool-Aid-ийн 2 уур хий. Дараа нь сайтар хутгаад өг. Тэгээд фажаасаа шарах 5 дас. Дээр нь өнгийн чимэглэлээ цацчихна. Тэгээд нэг 2 цаг амраагаад хатуулыг нь хүлээн. Тэгээд боллоо. Ягаан лимонтой фаж. Business class ас чигоё. Эхлээд шоколад өтгөрүүлсэн сүү ягаан нимбэгний ундаа нэмээд жигмгийн саунд фьюж хийж дээр нь цацна. Тэгээд нэмээд хөлдөөгөөд дээр нь шоколад цацаж идээд амтрах нь идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд шоколад өтгөрүүлсэн сүү ягаан нимбэгний ундаа нэмээд жигмгийн саунд фьюж хийж дээр нь цацна. Тэгээд идэж таашаал аваарай. Эсвэл байх бөгөөд чихрийн усан үзэм, матчаа шарсан шоколадтай талах зэрэг асуултууд таалагдсан. 3 эсвэл 4 хоногийн дараа чихэртэй усан үзэм 2 жилийн өмнө болно. TikTok дээр 4 хоногийн дараа 2 жилийн өмнөх чихэртэй усан үзэм, YouTube дээр 3 хоногийн дараа